Дэлхийн хөл өмгийн тод ододын амьдрал хөшгөний цаадах эдрээ хиний талаар юу гэж ярьсан сонир хачныг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг онцлог болно. Стивен Жорж Жерард Английн Премьер Лигээс өнгөрсөн жил явсан. Гэхдээ тэр нэг том нууцыг үлдээгээд явжээ. Жерардын 2015 оны миний намтар номыг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг танд дэлгэнэ. Хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг баасан гариг бүр. Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. Ингээд SBS HD телевизээс эрхлэн гаргадаг хөл өмгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Үзэгчдээ манай нэвтрүүлэг 2015-аас 16 оны улирлын нээлттэй Балжаахын миний л амьдрал нэртэй номоор эхлүүлээд за өнгөрсөн дугаараар бол бид та бүхэндээ 2005 онд бичигдсэн Стивен Жорж Жерардын миний л амьдрал нэртэй номоор бол үргэлжлүүлж байгаа. Ингээд өнөөдөр бас Жерардаар бид үргэлжлүүлээд ярилцах болно. Ингээд Балжаахтайгаа холбогдъё. Энэ үдшийн мэндийг хүргэе. Сайн үзэгчдтэй ч гэсэн энэ үдшийн мэндийг хүргэе. За мэдээж бол бит хоёр Жерардаар бол яриад зодог тайлсан түүх гадагшаа айл баг руу яагаад явсан гэдэг одоо сонин содон гайхалтай түүхүүдийг бол ярьсан. Жерардыг ямар агуу хүнлэг мундаг хүн юм бэ гэдгийг бас эхний дугаар дээр бол ярилцаад өгсөн байгаа. Өнөөдөр бид хоёр дасгалжуулагчд ба Жерард гэдэг сэдвийг хөндлөхөөр тохирсон тийм ээ. Тэгэхээр ер нь бол дасгалжуулагчдын талаар цаадах чи юу гэж бичсэн байна. За тэгээ яриагаа эхлүүлье. Тэгээ ерөөсөө нөгөө өөртөө ажиллаж байсан дасгалжуулагч нар чинь юу штэ. Жерар үлээ. Тэгэл хэн? Рафаэл Бенитес. Рафаэл Бенитес, Брендан Рожерс 3 бол гол хүүрэхтэй л дээ. Кеннеди алглагч нэг төр мөр байсан баг те. Тэгсэн. Тэгтээ яг зөвхөн номон дээр Рафаэл Бенитес болон Брендан Рожерс хоёрын тухай байгаа юм л та. Яг тэр нэг хэсэг бүлэг дээр бол. Тэгээд ер нь бол зөвхөн үзэгчдтэй бас нэг зүйлийг хэлэхэд Оросын сэтгүүлч нар бол одоо энийг өөрсдийнхөө блог дээр бол одоо цуврал маягаар орчуулж байгаа. Тийм тэрийг нь бол одоо тэгээд би нэг юм түүж авч энэ дэр ингэж байгаа юм байна. Энэ хүн нэг эндний талаар очуулсан юм байна. Тэд нар тэгээд өөрсдөө бас тэр нөгөө Английн их авсан сонин сэтгүүлээ бас бичсэн л үт юм бэлээ. Тэгээд орон ингээ комментууд ингээ байж байгаа юм шиг ерөөс. За тэгээд ингэсэн чинь бол ингэж байна. Брендан Рожерс бол одоо заах энийг бол одоо дараа нь ирчих. Тэр хэн Рафаэл Бенитес. Рафаэл Бенитес бол би яг хүнийхээ хувьд бол таалагддаггүй бах уу гэсэн мэл. За. Яагаад гэх юм бол би анх Рафаэл Бенитестэй уулзаагүй байхдаа би бол ингэж бодсон. Ингэж боддгийн учир жамцсан бол бос гэж байгаа. 2004 оны Европын арга шалралт тэмцээнд тоглож байх хооронд Рафаэл Бенитес Ливерпулийн засгалжуулагч боллоо гэдгийг бол сонссон мэдсэн. Ингээд Португалд болсон 2004 оны Европын арга шалралт тэмцээн шүү дээ. Европын арга шалралт тэмцээний Англи Хорватын тоглолтын дээр Жерардын ээжтэй ирж тоглолтыг үзэхэр болж, ээж нь хүүгээ үзэхэр болжээ. За ингээд Жерар үлээ бол Ливерпулийн засгалжуулагч Жерардыг хүүхэд наснаас нь ингэж яасан одоо хүртэл сайхан харьцаатай байдаг. Гэр орныхонтой ч гэсэн сайхан харьцаатай байдаг. Ингээд Англи Хорватын тоглолтын өмнө Жерар үлээ огт санаандгүй байдлаар яг тэр тоглолтын дээр Рафаэл Бенитестэй таарлцсан юм байна. Рафаэл Бенитес гэсэн Жерар үлээтэй мэдлж өрж инээ тэрэ болцоод тантай танилцсандаа таатай байна энэ төр гэсэн уламжил өгүүлбэрийн оронд ээжээс нь танай хүү мөнгөнд дуртай юу гэж асуусан. Намайг юусоо танихгүй огт уулзаж үзээгүй энэ тэр ярьж үзээгүй ш тэр яхаараа намайг мөнгөнд дуртай юу? Мөнгө бол танай хүүгийн хувьд амьдралын гол зорилго нь мөн үү гэсэн утгаар ингэж асуусан. Тэгэхээр бол би бол одоо Рафаэл Бенитест бол одоо тийм мөнгөнд дуртай өөдгөө хүн гэж бол анханасаа санагдсан юм шиг байна лээ. За ингээд Рафаэл Бенитес гэдэг хүнтэй эхлээд ажиллаад явсан чинь Рафаэл Бенитес Испаниар ярьдаг тоглогчтойгоо их найз юм гинэ. За тэгээд Жерард чинь Испаниар ярьдаггүй. Тэгээд бусад тоглогчдын болохоор одоо Баги доги пүги гэж ингэж дуудаад байдаг мөртлөө Жерардыг болохоор л дандаа яг албан ёсоор Жерард гэдэг юм гин. Ерөөсө байнга. Надад ерөөсө тэгэж ойртож дотносдгүй. Гэхдээ би улааныхаа төлөө тоглож байхад би Ливерпулийн төлөө тоглож байхад дасгалжуулагч надад ойр байна уу, дотно байна уу тэр надад бол хамаач байхгүй. Брендан биш Рафаэл Бенитес намайг
Стиви гэж дуудснараа би нэх мундаг тоглолцогч юм биш. Жерард гэснийхэн төлөө бол би нэх тийм удадаах ч юм байхгүй. За ингээд энэ хүн бол одоо Латин Америк тоглогч нарыг бол одоо бүр бурхан шиг шүтцэн засгажуулагч юм гинэ. Одоо ерөөсөө Латин Америкийн тоглогч тэгээ дээр нь Испаниар ярьдаг л бол одоо тэгээ хатанд гарах юм биз дээ. За. Венецийн хувьд бол тэгээ Венец бол ерөөсөө 2005 оны аваргуудын лигэд төрүүлж ялгуусан амжилтыг гаргаж байх үедээ ч надад тийм сайн байгаагүй. Ерөөсөө надтай бол ерөөсөө тийм сайхан алсын зайны дипломат харьцаатай байсан. Мэргэжлийн харьцаатай байсан. Мэргэжлийн дасгалжуулагч, мэргэжлийн тамирчин хоёрын дундх ийм харьцаа ямар байх вэ? Тийм л харьцаатай байсан. За тэгээд ер нь их дими юмд бас тэгжсэн ер нь ийм дипломат хүн юм уу гэхээр Рафаэл Бенитес бол да тийм биш. Дими юмд их оролцолтно. За. Жишээлх юм бол нэг үлрэл гэж байна. Манай энэ зарим нэг тайлбарлагч нар их сайн мэдэх бах тэр үлрэлийг. Ливерпул нэг шинэ жилээр нэг өнгөлж явуулсан юм гин Премьер лигийг гинэ. Зүгээр өнгөлөө тууж явсан чинь нэг өглөөний бэлтгэл тараад Жерард гэртээ дахиж ирээд зурагтайхаа сувгийг сольж байгаад Ливерпулийн сувг дээр тавьсан юм байна л да. Тэр чинь бас нэг клубны канал гэдэг нэг юм байгаад. Тэрэн дээр тавьсан чинь нэг цаас карманаас за тэгсэн жил Брэндон Рожерс хэвлэлийн багварлыг юм л гэж ингэн шүү. Тэгэхээр энэ ч удаа яахаараа зүгээр сая бэлтгэл тарч ямар юмныхаа хэвлэлийн багварлыг гэдэг гэсэн чинь яг ингээл над чиг нэг ийм цаас ингэж гаргаж ирсэн аа л. Юу яач. Факт, баримт гээл ингэж. За ингээ ямар баримт дэлгэдэ яад энэ ч одоо юу болоо солиороо явууч. Жерард ерөөсөө ичиж үзээгүй юм гэлтэй хүний өмнөөс тэгж их амар хамгийн начин болоод ерөөсөө манай Жерард ч темпераментны ч үнийг хэлэх. Ямар юм болоод мэдрэлтэд донж байгаа юм бэ гэл ингэсэн чинь. Факт. Манчестер Юнайтед гал тэгэл ерөөсөө энийг ингэж гаргаж ирж байгаа л ерөөсөө. Манчестер Юнайтедийнхэн бол дандаа ерөөсөө хуулиас гадар хуулийн цорхойг бол ашигладаг. Манчестер Юнайтедийн тоглогч нь бараг 11 дотор гар үрж яхад тэрэнд 11 заадагч хүү. Шүүгч нар Манчестер Юнайтед дандаа талтай байдаг. Фергюсон бол ерөөсөө одоо ямар ч алдаа гаргаж ирсэн тэрийг бол ер нь холбооноос тэгж одоо торгож барин нэ тэрийг гэж байдгүй. Календар зохиохдоо хүртэл Манчестер Юнайтед бол даашигтайгаар зохиодог. Худлаа гэвэл та нар энэ тоглолтуудыг хар гээл дараалсан тоглолтуудыг арай тоглолт ихлэх цагийн хар та нар данна Манчестер Юнайтед ашигтай цагуудаас ашигтай өдрүүдэд тэр бараг өөрийн талбай хүний талбай гэдэг хуваар нь хүртэл ашигтайгаар гардаг энэ төр гэлсэн. Дэмэлж өгч гэнэ. За тэгэл ерөөсөө бүх сэтгүүлч нар, бүх хөгжмийн дэмжигч нар бүгд л ерөөс инг ямар хэрэгтэй ингэж сайхан өнгөлж явж штэ. Холуур явсан гайг өөр дөрөө дуудаж өөрөө анхаарлын төвд орж. Гэсэн чинь би бол сэтгэл зүйн дайн хийж байгаа юм биш. Би бол хэл ам хийж байгаа юм биш. Би бол зөвхөн баримт ярьж байна энэ гал. Тэр хэвлэлийн багварал дээр галзуурж өгсөн гин л. За тэгсэн чинь би сэтгэл зүйн дайн хийж байгаа юм биш гэж хэлээд сэтгэл зүйн мэрэгжилтэн дайчин Фергийг тулаанд дууддаг нь яаж байгаа тэнийгүй л гэсэн гин. Тэгсэн чинь л удалгүй дараа нь ч юм уу юу яагаад тэр чи Йолкор юм чинь удаж байгаа юм байна. Хавар нь 3 сард шигшигийнхэнтэйгээ уулзаагүй байж байгаа л уулзалтсан юм байна. Тэгсэн чи тэр 3 сараа хүртэл юу амтан хүнд гүйцэхтэйд юу нөгөө төрүүлж явсан амтан чинь юм. Тэгээ сурвалжлагч нар Жерардаас биш танаа багийн дотор юу болоод байгаа. Яагаад ингэж энэ Рафаэл Бенитес чи ингээд Фергитэй зэндархаад ингээд Фергийг нэг дарамтлагдаг хүн болж Фергид сэтгэл санаанд нь дарамт нөлөө үзүүлэх гэдэг өвчгнүүд ингээд өөрөө эвгүй байдалд ороод байгаа ингээл ийм асуудал ингээл яригдаал ээжлээ. Тэгэл шигшигийнхнээ цугларалтан дээр ирсэн чинь Манчестер Юнайтед Пол Сколз энэ гигз мигз инээлдсэн юм. Үгүй гигз ч биш. Сколз энэ инээлдэл. За танаа үн чи ямар тэнэг юм бэ?
Манай босс яасан гэж тэрий чинь үзээд бараг жоохон өгч шалан дээр дээшээ хараад унаад инээгээд хөл гараас авчаад хаа миний хэлсэн үг Рафаэл Бенедикт хүрчиж би цаадахын чинь миний үг байгаа онцлоо, миний тавьсан сум байгаа онцлоо, энэ ингэснээрээ өөрөө тэнэгтэж эхэлж байгаамаа. Одоо өөрөө багаан удирдах чадхаа байна. Өөрөө нөгөө контролоо алдчихж байгаа ерөөсөө. Тэгсэн чинь ерөөсөө яг тэрнгүүр нь болцсон юм. Энэ одоо ийм болоо. Харин ганц авах юм. Амар тактикч гэж. Стратеги. Тэр хувилбарыг яаж тоглох. Тэр аваргуудын лиг дээр төрүүлэхдээ тактикийн 3 хувилбарт Жерардыг тоглуулсан энэ гэл нэг домог шиг юм ирдэг штэ. Хамгийн сүүл захын хамгаалагч бол дуусаал. Эхлээл төвд байснаа гол хийхдээ 2 дугаар үедэр товтлогчоор эхлүүлээл 3-3 болгоод аван гутал арын хамгаалалтанд тавиал. За энэндээ бол ёстой номер 1 гэж. Одоо хүртэл Жерардтай бол хүүтэн өндөө харьцаатай байдаг. Би аливаа нэгэн асуудал болоход би бусад басгалжуулагч нар руугаа байна уу гэж уцтаал ингэсэн гэж ингэдэг. Тэгэхэд бол Арапа битхорт бол тийм хизээч байдаг. Гэхдээ хизээ нэгэн зэгт битхор нэгэн ширээний ард суугаад өнгөрсөн амьдралаа нэг илэн налангуу нэг сайхан ярих үе битхор тохион үздэй, ирнэ үздэй. Ингэсэн байл. Тэгэхээр одоо ингээд би Арапагийн хувьд бол тиймэрхүү зүйл. Сая нөгөө нэг 2-7 хоногийн өмнө аваргуудын лиг эхлээд болж байгаа. Реал Мадрид Шахтер Донецкоор тоглолоо шүү дээ. Тэгээд Реал Мадридын тоглолтыг би тайлбарлаж байгаа. Тэр үед Рафаэл Бенитес хэвлэлийн баг гурал дээр тэгж хэлж хэлээ. Криштиано Роналдо бол агуу тоглогч. Гэхдээ миний тасгалжуулж байсан тоглогчдод бол хамгийн агуу нь биш ээ гэж. Тэгээд би бодохгүй юу. За Рафаэл Бенитес чи хаана ажиллаж исэн бэ гэдэг ингээд бодоодсэн чи хамгийн түрүүнд Ливерпул Жерард гэж бодогдоод за Жерард л тэгвэл одоо Рафаэл Бенитес хамгийн шилдэг юм байна да гэж бодсон байсан тухайн үедээ яг одоо энэ дээр ингээд таны яриаг сонсох утгүй юм байна. Худлаа сэтгэл зүйн дан хийдэг хүн болж Криштиано Роналдог худлаа хурцлж байгаа хэлбэр нь хэвлэлийн багварал дээр нэртэй боловч Криштиано Роналдод хэлж байгаа үг нь тэр айгүй бол тэгжиж одоо тэр хоёрын хооронд айгүй сони юм болсон шүү дээ. Хүнийг ингээд дээр доор гэж ялгаж харьцах. Одоо тийм Мориньо ч яадаг байлаа да. Очсон баг болгоныхоо лидерүүдийг л дандаа хамгийн шилдэг гэдэг. Тэгсэн чинь Рафаэл Бенитесийг тэгжлээ. Тэгэхээр би бодохгүй. За энэ тэгвэл Ливерпул байснараа Жерард л одоо хамгийн шилдэг юм байлгүй дээ гэж. Оюу оттойгоо хөөрөлдөл бас сууж ирсэн. Тэгсэн чинь тантай ингээд бас 2-7 хоногийн дараа уулзаад яасан. Гүү болж таарлаа. Тэгтээ Жерард Рафаэл Бенитесийн удирдлагын дор авиас чадвараа бол ерөөсө бүрэн дүүрэн нээн харуулсан гэж байна өөрөө. Өөрөө бол энэ хүний айхтар ур ухаанаар би яг сэлбэрлэгцээ. Яг үнэ. Ерөөсөө одоо надад ямар нөөц бололцоо байгаа тэрийг бол ерөөсөө яг оргил зэгтэн хүртэл гаргаж ирж. Би тэр үед ч жинхэнэ 25 настай. Одоогоос 10 жилийн өмнө тийм үү? Жинхэнэ 25 настай. Ёстой нараа гал ус руу ороход бэлэн асад дүрлэлзэж байхад хажууд нэг хүүтэн хөндөй Арапа хажуугаас харж хагаад энэ дүрлэлзэж байгаа газын хийг тийм юмд ашиглавал зохилтой гэдгээ бол мэддэг байсан. Тийм учраас энэ хүнийг бол одоо нэг Фатих Терим нэг интернетт нэг Перлогийн номон дээр нэг хамгийн муу амтан байсан шиг тэр лугаа адил зүүрлэх юм бол эцс бол байхгүй. Ингэсэн байна. Сянг Рафаэл Бенитесийн тухай ингэж яасан байна. Завсарлага энэ гэж юм байна уу? Завсарлага аваад Стивен Жерардтай холбоотой гайхалтай одоо түүний одоо хөл өмгийн замд үзүүлжсэн гайхалтай тоглолтуудыг бүгдээрээ хүлээн авч үзчихээд тэгээд студиэргээд уулзах болно. Мэдээж Стивен Жерардын миний амьдрал нэртэй номоор одоо үргэлжлэж байгаа. Өнгөрсөн дугаараар бид бол маш сонирхолтой зүйлүүдийг ярьжсэн бол энэ 7 хоног ч гэсэн бас дасгалжуулагчийн талаар яриад эхэлж байна. Ингээд бүгдээрээ хэсэг амс хийчээд студиэргээд уулзнаа. Дэлхийн хөл өмгийн тод одуудын амьдрал хөшгөний цаадах эдрээ хиний талаар юу гэж ярьсан сонир хачныг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг онцлог болно. Стивен Жерард Английн Премьер Лигээс өнгөрсөн жил явсан. Гэхдээ тэр нэг том нууцыг үлдээгээд явжээ. Жерардын 2015 оны миний намтар номыг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг танд дэлгэнэ. Хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гариг бүр. The winner of the
PFA Young Player of the Year award for 2001 is Steven Gerrard. The ambition is to hold down a regular place first of all, and then stay in the team for as long as I can. Hopefully one day when I'm about 30 I will captain the team. 18 years old, plays for England at under 18 level. This is a big moment for him. That might be the best form of defence here for Liverpool. Gerrard. Oh, it's a wonderful run! The crossing for Steven Gerrard. He's not shy of shooting. Oh, great! And you can see why. That is sensational. Gerrard! It's a goal! To Steven Gerrard. Brilliant goal! What an equaliser by Steven Gerrard! Gerrard going for deflected! The final act in the drama is provided by Steven Gerrard. Steven Gerrard, thumping header, how he meant this! The game for which he lives, the game by which he and the city measures itself, and he has done it again. Vintage Steven Gerrard. Here goes Gerrard. Dudley in stoppage time. The captain delivers. Дэлхийн хөл өмгийн тод ододын амьдрал хөшгөний цаадах эдрээ хиний талаар юу гэж ярьсан сонир хачныг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг онцлох болно. Стивен Жорж Жерард Английн Премьер Лигээс өнгөрсөн жил явсан. Гэхдээ тэр нэг том нууцыг үлдээгээд явжээ. Жерардын 2015 оны миний намтар номыг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг танд дэлгэнэ. Хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг баасан гарыг бүр. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа бүгдээрээ Стивен Жорж Жерардын номны талаар бол мэдээж хөшгөний цаадах хүмүүсийн сонсоогүй зүйлийг бол барьж байхтайгаа хуваалцаад ярилцаад явж байгаа. Мэдээж Рафаэл Бенитес гэж хэн бэ гэдэгтээ бас бид ярилцаад явсан. 2005 онд ч тэгэл одоо Истанбул төрүүлчил жигтэйхэн тэрвэрлдэл байгаа гэдэг. Тэгэл тэр тухайн үеийн баяр хөөр юм байна. Тухайн үеийн баяр хөөр. Гэхдээ би үүндээ муу юм бол хийгээгүй. Тэгэхээр учиргүй нэг өөр төрөнд байгаа. Тий, яг үнэ бүр тийм найз нөхдийн хэмжээнд Дрогба Маврини хоёр шиг бол байгаагүй. Тий, яг үнэ. Ерөөсөө л тийм. За тэгвэл одоо би бол хоёулаа эхний дугаар дээр ярилцсан. Жерардыг бол одоо зодог тайлахад Ливерпулээс зодог тайлахад хамгийн их нөлөөлсөн төлөөлөл удирдах зүйл байсан юм байжээ. За миний хувьд бол Брендан Рожерсыг гэж боддог байсан. Яагаад гэвэл Рожерс бол одоо гараанд гарахгүй өөр тактикээр нэг үзэгдсэн ш нь хэсэг. Тэгэхээр би одоо тэгж боддог байсан гүү байсан байна. За тэгэхээр Рожерсын талаар юу хэлчих цаадах чинь. За Рожерсын талаар бол одоо яг тэр зодог тайлдаг одоо өнгөрсөн жилийн удирдал бол Рожерс бол хэлээдсэн гэж. Чи энэ багт бол ерөөсөө бүр айлч талаараа хэрэгтэй. Тоглолтын хувьд ч хэрэгтэй, ахлагчийн хувьд ч хэрэгтэй, бараг одоо реклам зар сурталчилгаа, нэр хүндийн хувьд ч хэрэгтэй. Маркетинг ч хэрэгтэй. Чамааг бол ерөөсөө заавал авч үлдээ. За чамааг авч үлдээхэд бол цалинчин бол багасна. Цалинчин багасангууд би чамааг бонусаар нь нөхүүлэх юм. Бас нэлээд дөхүүлж очих юм бодлого баримтлаа.
Ерөөсөө ингэнэ. Ингэж яриад тэнгуут ингээд Брэндон Рожерсын хувилбар бол ерөөсөө айгүй зөв хувилбар байгаад байдаг. Ирэх жил 1 жилийн гэрээ байгуулад цалингаа багасгаад тэрийгээ би талбай дээр ахиухан гараад үр бүтээлтэй тоглоод ингээ бонусаараа нэмээд ингээ явахад бол буруудаад ах юм алга. Дараа нь би Брэндон Рожерсын дэргэд туслахаар нь очиход бол яг болж байна. Брэндон яг туслахаа солихгүй биз. Энэ жил Брэндон туслахаа тэртээ дэргүй бүгдийг сольсон. Тэгсэн. Бүр Жерардаас нэх илүү гарахгүй Гари Макалистрийг хүртэл тоглогчдод одоо ахлагчийн зангараг одоо бүр зангараг суулгагчаар авчирсан шүү дээ одоо Брэндон Рожерс Гари Макалистрийг бол Гари Макалистр бол өөрөө Жерардыг хүмүүжүүлсэн хүн гэж байгаа юм л та. Яг үн тэгэнгүүт тэр хүний оронд Жерардыг авчир тавиад за чи одоо энэ Коутинио Стерлинг хин ч үйдгийг эднэрийг одоо чи нэг энэ Лалана нэг одоо нэг лидер болгоод тах гэд ингэх боломж байсан. Ингээд хоорондоо яриад тохирцсон байсан. Өдөр төгсөн үйлдэл яваад орсон чинь 15 минутын дотор тим байхгүй. Зүгээр л хугацаагаа дуусгаад явж үз. Өөр газараас аз жаргалаа хай гэж. За ингэж ингэдэг юм байж. Тэгжидэл Брэндон Рожерс бол ерөөс хүний хувьд бол ерөөс янзын гэж. Онц гэж. Хүний яг дотоод сэтгэлд хүрч чаддаг. Тоглогч нартайгаа илэн далангүй хинтээ яаж ярихаа мэддэг. Тоглогчдоо маш их ойлгохыг хичээдэг. Ийм засалжуулагч юм. Бид нар Брэндон Рожерсыг муу тоглохоор нь энэ ер нь олигтой юм байхгүй юм байна гэж хэлээд иж болохгүй юм байна. Ерөөсөө яг тэр хүн хоорондын харьцаан дээр бол Брэндон Рожерс нь илүү юм байна. Хөл өмгийн хоорондын харьцаанд нь бол Рафаэл Бенитес нь бол илүү юм гинэ. Ерөөс ямар ч бэр муутай байсан энэ багийн эсрэг ингээд тоглоход манайд үр дүнд хүрж болно гэдгээ бол Брэндон хэн бол мэддгийм байна. Бенитес бол мэддгийм. Энэ хоёрыг нийлүүлчихвэл одоо нөгөө Эрдэнэ энэ хоёрыг нийлүүлнэ гэж энэ Жерард. Хэрвээ би дасгалжуулагч болвол яг энэ бүлэг дуусахтаа тэгэд дуусч. Хэрвээ би дасгалжуулагч болвол Рафаэл Бенитесийн стратеги тактикийг би өөртөө шингээн. Брэндон Рожерсын хүнтэй харьцааг би өөртөө шингээн. Энэ хоёрыг нийлүүлж чадваас. Бэр гоохот юу гэдэг үлээ? За Эрдэнийн цагаан юу шилээ гойл одоо тийм яг тэр болно. Энэ хоёрыг нийлүүлвэс Эрдэнийн шижир алт буюу гэж тэр чинь нэг нь маниад байгаад байгаа юм байна. Нэг нь одоо юу ч байдгийг тэгээд хэр хоёрын дундаас шижир алтыг л гаргаж ирнэ. Жерард бол тэгсэн билээ. Хэрвээ би дасгалжуулагч бол ингэнэ. Ерөөсөө за Балжаахын хувьд Стивен Жерардыг Ливерпул хизээ нэг өдөр дасгалжуулагчаар ирнэ гэсэн ер нь тийм найдвар итгэл эсвэл яг одоо өнөөдрийн нөхцөл байдлаас харах юм бол тийм боломжийг ер нь харж байгаа юу? 5-аас 10 жилийн дараа. Харалгүй ядгийн, байлгүй ядгийн. Стивен ерөөсөө Ливерпул ч Америк эзэнтэй үстэй. Тий. Энэ нэг хэдэн Америк нь мөнх биш цаа. Хизээ нэгэн цагт Азийн нэг тэрбумтан авна. Тэр тэрбумтан аваад юугаа хийх юм бэ? Жерардыг л авчрахгүй өөр. Жерард байтхаа Майкл Оуэн энэ төр айгүй довтлогч нарын дасгалжуулагч гээд нөгөө Spice Boys үлээ нөгөө хідэн сайхан залуучууд байдаг шүү дээ. Макманаман энэ төр 90 бүр тэр харин гагцгүй Жерард өөрөө хүсээд өөрөө тэр дасгалжуулагчийн зэрэглэл ахиулах тэр сургалт суугаал өөрөөр хэлэх юм бол Sheffield Wednesday юу ч байдгийн тийм багуудтай 1-2 жил дасгалжуулаад зүгээр энэ бол зүгээр цаг хугацааны асуудал. Хин ч авчирна. Ливерпул ингээл нэг эхний дөрөвт орохын төлөө үзэл ахаас бол одоо бүгд үүдцсэн байгаа. Одоо төрүүлмээр байгаа. Анх удаа энэ дөрвөн дээр бол одоо Жерардын гар үе бол ерөөсө бүр гарцаагүй оролцсон. Тэгдэг бүр ном байна. Манай Спартакийн жишээ биш цаа. Мөнгөөр зодоод гадаадын баахан дасгалжуулагч авчирлаа. Бүр зөндөг авчирсан шүү дээ. Невио Скала гэж Италид гарч ирсэн. Лаудроп, Унай Эмери нөгөө Латвиг Европын аврагад аваад явсан Старков өнтер гэж одоо бүр болдгүй маа. Өнөөдөр Алинич ирээд болжлээ шүү дээ. Эхний дөрөвт туужлын Зениттэй адилхан. Ерөөсөө нэг тийм багийн сүлд хиймэр бэлэг тэмдгийг авчирж ийж эргээд ирдэг. Эднэр чинь бол зүгээр цаг хугацааны
асуудлаар л явж байгаа юм. Энэ хоёр Америк явлаа, дараагийн эзэн ирлээ. Барьсан ч алдахгүй. Дараагийн эзэн ирэхэд Удирдлага солигдоод шууд ирнэ гэсэн. Ном тэр бол ном. Жерард өөрөө ч мэдж байгаа. Жерардын агент тэр мундаг менежер нь ч мэдж л байгаа. Тийм л байгаа юм да. Тэгэлгүй яг хөө тэгээд бас үргэлжлүүлээд болж байхаас асуухад Брендон Рожерс одоо Ливерпулд ирээд 3 жил болчихлоо шүү дээ, тий. Тэгээд өнгөрсөн үеэрл энэний өмнөх үеэрл одоо Жерард там төрүүлэнгээ алдаад 36 37 дугаар төвөгт бүдрээд байсан. За тэгээд өнгөрсөн үеэрл Жерардын төгсгөлийн үеэрлд бас л одоо ингээд явцгүрээд аврагуудын лигт орч чадсангүй. Энэ үеэрлд бас одоо нэг тийм сайнгуул байгаад байна. Эхлэлийг дайжгүй хичээс одоо сүүлийн хэдэн тоглолтууд. Тэгээд ер нь Брендон Рожерс ирээдүйг та хоёр нь юу гэж хараад байна? Ерөөсөө энэ жил халагдах хоёр дасгалжуулагч нь Брендон Рожерс, Пелегрини хоёр шин. За. Хин нь үү гэдэг нь л байна. За. Ерөөсөө тодорхой. Цом авахгүй бол Пелегрини хаалдаг. Өөрөөсөө гарцаагүй. Цом авахгүй бол Пелегрини хаалгадна. Шүгэн дөрөвт орохгүй бол Рожерс хаалгадна. Тэгэл болоо. Ерөөс тодорхой хоёр дасгалжуулагч байгаа. Ерөөсөө бүр яг хаалгадна. Ерөөс. Тэгээ одоо Пелегрини цом Английн аваргад төрүүлээд аваргуудын лигэд ингээд төрүүнийх шиг ингээд нэгдүгээр тойрогтой хожигдоод ингэх юм бол дахиад хаалгадна. Бас. Ерөөсөө энэ хоёр бол ерөөсөө бүр хаалгадах улсын нэрсийн жигсаалтанд бол ерөөсөө бүр залттай. Хамгийн сүүлийн за харъя гэсэн үйлрэл нь багхгүй. За нэг харъя. Одоо нэг үзье. За. Рожерс ч нөгөө хүнтэй гоё ярьдаг юм байна л да. Тэгэхээр нөгөө нэг хоёр юу гэж нь маталчихгүй юу? Нөгөө хоёр эзнээ матгаш гарч чадаа. Энэ худлаа яриндаа гэсээр байгаа мэдсээр байгаа. Тэ. Паналдуулчдаг шүү. Тийм хүмүүс байдаг шүү. Байдаг. За одоо юу гэж л худлаа ярих бол гээд ирээл сайн өгөхтэн чи худлаа даа гэж байгаа л тэгэл зүгээр гэхдээ Брендон Рожерсыг худлаа гэж байгаа юм биш л дээ. Манай үнд өөрт нь бодсон тактик байгаа. Тэгэлгүй яах вэ? Юм нь байж байгаа. Гэхдээ Рожерсыг би зүгээр Жерард дээр халтрахт нь бас нэг гомдсон болоо гэж боддог. Тийм бах чи ийм л үед чи ингээл алдчихж байгаа юм чинь одоо өөр юу ярих юм бэ? Хойт юу ярих юм бэ энэ төр гэж бодсон. Тэгээд бас нөгөө нэг удирдлагуудаа итгүүлэхэд нь оролцоогүй байж мэдх юм тий. Тийм яг үнэ. Удирдлагуудад Жерардтай уулзахаараа би чамааг бол багийн нэг хэсэг гэж бодож байгаа гэж яриад байгаа мөртлөө дээшээ айгүй бол яах вэ байсан ч яах вэ байгаагүй ч яах вэ ч гэсэн байж магтчихгүй. Ерөөс Жерард өөрөө хэлсэн байгаа. 34-тэй надад 1 жилийн гэрээ цалин багасгах нөхцөлтэй 1 жилийн гэрээ дараа нь туслах тасгалжуулагчийн алба гэдэг бол ерөөсөө болж байгаа асуудал. Ерөөсөө энэ дээр л надтай гэрээ хийх байсан. Би 1 жилийн гэрээ гэдгээ мэдчихсэн. Тэгсэн чинь за яг 1 жилийн гэрээ байж болж чинь 40% чинь асч байна. Бонусыг чинь амжилтаар чинь өгнө. Одоо нөгөө гол болон дамжуулалт гэж шүү дээ, тий? Яг үн. Тэгэхээр сэлгээгээр нэг үе тоглоодын үеийн чинь гол дамжуулалт нь олдоо ч үгүй ч айгүй хэцүү шүү дээ. Тий. Ийм л юм болсон юм байна. За ингээд Брендон Рожерс болон Рафаэл Бенитес нарын одоо түүхээс бит хоёр бас Стивен Жорж Жерардтай яаж холбогдож байсан талаар нь ярьлаа. Мэдээж Жерардын үед олон ч одоо шилдэг цэцгэлжуулагч нартай ажиллаж байсан. Гэхдээ хамгийн тод үлдсэн л одоо энэ хоёр болж таарлаа. Жишээ дараагийн дугаараар тэгээд юу л бичээд байна? Уншаад үйлдвэрлээл байх юм. Уншаад үйлдвэрлээл байна. Оросын сэтгүүлч нар бол одоо өөрсдийнхөө блог дээр орчуулж байгаа. Тэгэхээр бол одоо надаас үл шалтгаалаад байна. Шигшигийн тухай бол айгүй тийм юу яасан бэлээ. Томтой болоод зүгээр нэг тийм томтой товчхон юм битсэн бэл. Миний шигшээ тоглосон том тэмцээнүүд бол хар дарсан зүуд болцсон. Хэдийгээр би 100 гаруй тоглолтод 100 хэдгээгүй байгаа та 100 хэдэн тоглолтод оролцсон ч гэсэн гээд нэг тооных нь нэр байлээ л дээ тоо байл. За яг тэгээд Жерардын одоо ном ингээд явж байгаа. Гэхдээ Жерардаас гадна бит хоёрт сэлгээнд бол Карло Анчелотти, Жозе Мориньо, Гари Невил тэр үүтэй хүмүүс сэлгээнд сууж ирсэн. Гариг нь дуулаад гаргаад ирсэн. Гари Невил сэлгээнд сууж байгаа шүү дээ. Өөр юм зодогдаалахтаа басан тэгчиж Гари Невилийг хараа. Манчестерээс явахад Ферги тэгсэн байгаа шүү дээ. Тэр жил 4 тоглолтод ороод улирал дуусаагүй хавар гимтсэн юм байна л да. Тэгсэн чинь яах юм бэ? Яах юм миний хүү гэр бүлээрээ Дубай явуулаад сарын томилт өчгөө явуул. Яа. Тэгээ одоо энд ингээд яах юм ямар имчлүүлж яанаар чинь наа чинь идгээд ингэж итэл нэг хаахтар сүрхээ хагалгаа хийлгэхэргүй юм бол одоо яах шиг одоо ингэж бодоод тайлаад
Хойтон зүгээр туслах бол Дубай юу? Манай монголоор орчуулах юм бол Мартин аймаг Дубай явуулсан байгаа. За. Гэр бүлэр сайхан үдэж гаргаад тэгээ болж штэ. Одоо эргээ өрөөдөр намар туслах. Ааха. Тэ? Жерардыг тэхэл штэ биш. Ааха. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Мэдээж 7 хоног бүрийн баасан гараг манай нэвтрүүлэг таны хойморт зочлож хөлбөмбөгчдийн тод оддын одоо гайхалтай амьдрал хөшигний цаадах ирээн барааныг бол бид сүхэн та энэ бүх яриануудыг хизээс сонсч байгаагүй гэдэгт бид 100% итгэлтэй байна үзэгчтэй. Ингээд бүгдээрээ дараагийн дугаар болтол түр баяртай. Дэлхийн хөлбөмбөгийн тод оддын амьдрал хөшигний цаадах эдрээ хиний талаар юу гэж ярьсан сонин хачныг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг онцлох болно. Стивен Жорж Жерард Английн Премьер Лигээс өнгөрсөн жил явсан. Гэхдээ тэр нэг том нууцыг үлдээгээд явжээ. Жерардын 2015 оны миний намтар номыг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг танд дэлгэнэ. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг баасан гараг бүр